Ерөнхий боловсролын King's Kids сургууль нь 25 жилийн хүрээнд нийслэлийн ерөнхий боловсролын сургуулиудын 9-р ангийн сурагчдын дунд англи хэлний олимпиад зохион байгууллаа. Тус олимпиад нь 4-р сарын 10, 11-нд 2 өдөр үргэлжилж өнөөдөр дүнгээ гаргасан байна. Нийт 8 орчим сурагчидтай англи хэлнийг үндэслүүлсэн сургалттай King's Kids сургуулийн үүсгэн байгуулагдсны 25 жилийн ой тохиож байна. Тус сургуулиас зохион байгуулсан олимпиадад төрүүлсэн сурагчдад 50-аас 100% тэтгэлэгтэйгээр тус сургуульд 10, 11, 12 дугаар ангидаа 3 жил суралцах эрхийн бичгийг гардуулж өглөө. Одоо энэ залуу үедээ сайн сураасаа улам өстэй хүсэлтэй төхөрлөх монгол хэлшхэн сураасаа гэдэг л ийм хүсэл тэмүүлж энэ олимпиадыг зохион байгуулсан тийм ээ. Ингээд шилдэгэл шалгарлаа хамгийн онцлог нь манай сургуулийн хүүхдүүд өөснөө ороогүй. Тэгжээж л үнчээр явсан байх гэж бодож байна. Нийслэлийн ерөнхий боловсролын 20-од сургуулийн нийт 200 гаруй сурагчдыг хамарсан олимпиад 2 үе шатаагаар явагдаад яг сургуулийн хэмжээнд олимпиад маань яриа бичгийн мөн дөрмийн гэсэн хэсэг хуваагдаж шалгалтыг амжилттай шалгаруулад өнөөдөр тэтгэлгийнхаа эздийг тодрууллаа. Эхний байрны 1-р байранд орсон сурагч маань бол King's Kids сургуульд 10, 11, 12 дугаар ангидаа 100% тэтгэлэгтэйгээр суралцах, 2 дугаар байр бол 75%, 3 дугаар байрны сурагчид маань бол 50% тэтгэлэгтэйгээр нийтдээ 60 сая төгрөгийн сургалтын төлбөрийн тэтгэлгийг бид нар сурагчдаа олгож байгаа. 21-р зуунд дэлхийн хэмжээний боловсрол эзэмшихийн тулд англи хэлийг өөрийн төрлөх эх хэл шиг эзэмших шаардлагатай. Тэгвэл тус сургуулийн хамт олон өөрсдийн 25 жилийн туршлага дээр үндэслэн англи хэлийг системээр эзэмшүүлэх, хүүхэд залуусыг төлөвшүүлэх их үйлсэд ман лайлан оролцож байна.